Ухурдан бяцхан фиксикүүд бидний дотны найзууд. Нүдний шилээ зүүлэчиг. Олж харахгүй зэ. Хиний ч нүдэн дурдгааргүй. Тийм л бяцхан жалууд. Гэхдээ фиксикүүд гэдэг нь Томас Томноцтой. Гэхдээ фиксикүүд гэдэг нь Томас Томноцтой. Гэхдээ фиксикүүд гэдэг нь Томас Томноцтой. Фиксикүүд 32 дугаар анги. Усан онгоц. Зимка, ноёг. Надад юу байгаа карда? Гүх ой юм аа. Энийг ханаас авсан? Аавын өрөөнөөс тэнд ийм юм зөндөө байгаа. Тэгвэл би ахмад нь болно шүү. Яг жинхэнэ юм шиг хөлөг онгоц бас их том. Энийг ийм нарийнхан хоолоогоор яаж хийсэн болов? Шилэн сонгохтой усан онгоц бол жинхэнэ гайхамшиг. Би яаж ингэж хийдэг нууцыг хэлэх үү? Учир нь ийм усан онгоцны шураг эвхэгддэг юм. Тиймээс усан онгоцыг лонхонд хийхээ өмнө бүх талбайг нь булгаад онгоц руугаа шахдаг. Ийм хэлбэртэй бол хоолоогоор нь амархан орчихно. Харин дараа нь бүгдийг дэлгэж болно. Зөвхөн утаснаас нь татаад л гүйцээ. Анхаараарай. Хөлгийн баруун тал авраг 8 олж байна. Би 8 алж юм уу? Тэгвэл үзүүлээд үгүй л дөө. Жинхэнэ усан цэрэгт далайн шуурга юу ч биш. Димдимэж болгоомжтой. Ой. Хагалчихсан уу? Үгүй дээ, бүтэн. Тэдийш. Ямар ч тийш бишээ. Чи шуургыг хугалчихлаа. Ой. Би юу хийж гинэ вэ? Зүгээр дээ. Засчихна. Цав аваад ир. Энэ бол супер цав. Ягаад ч салахгүй болтолнаа. Ноолик туслаарай. Ямар муухай үнэртэй юм бэ? Тэдиш. Засаж өгсөнд баярлаа. Балайчид өөрсдийнх нь хайдгүй мөө. Ноолик гараад ирээ. Наан чин цавуу үнэртэй байна. Чадахгүй нэ. Би наалтчихлаа. Сайн уу, димдимэж. Гэхдээ миний цуглуулгын далбаат онгоц яагаад энд байдаг вүлээ? Би зүгээр л байг нь хүлээл гэж угаад. Мэж чамд миний өрөөнөөс битгий юм аваарай гэж хэлсэн шүү дээ. Би ямар сонирхолтой далаач юм бэ? Би урд нь ерөөс хараагүй юм байна. Би усан онгоцыг ч буцаага тавьчих. Сая хэн найдсан бэ? Би найдас юм аа. За бүх юм ойлгомжтой. Хичээлээ хий. Бас миний өрөө рүү орохгүй шүү. За юу? Зимка, чи хайчих нь вэ? Нооликийг аврыг. Би хамт явъя. Чамаг өрөөндөө битгий ор гэсэн штэ. Хонгор минь шүл чинь хөрлөө. Очлоо. Ноолик, чи хаана байна? Симка, миний толгой эргээд байна. Чи энэ муухай цавууг хитрхийх үнэртчихсэн болоод л тэр. Тэд янз бүрийн уусгагч, бодог, цавуу гэх мэт юмс муухай үнэртэй байдгийг бид бүгд мэднэ. Гэхдээ муухай үнэр нь хамгийн аюултай биш. Цавуу, бодог их үнэрлсэн хүний толгоо өвдөж болохоос гадна ер нь хордогч аюултай шүү. Ийм л учраас фиксикүүд юм бодож эсвэл цавууд бол хамгаалах баг өмсдөг юм. Хүмүүс ч гэсэн фиксикүүд чиг эрүүл мэндэн боддог бол сайн л байна. Бас бодог цавууны уур галын аюултай гэдгийг санах хэрэгтэй. Ганц оч хүрэхэд л дэвбэрх аюултай. Өрөөгөө бодож эсвэл юм цавуудсан бол сайн агаар оруулж байгаарай.
Дуурсан уу? Нолик. Амьд байна. Залуура зүүн тийшээ, баруун тийшээ. Тава. Ойлгомжтой. Ухаан алдчихж л дээ. Нолик, чи намайг таньж гэнэ үү? Авраг наймалжуу. 32 дугаар ангид үз. Гэхдээ фиксикүүд гэдэг нь Томас Томноцтой. Гэхдээ фиксикүүд гэдэг нь Томас Томноцтой.